За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ энэ олон үйлдэлт баг зүй юм мультитул гэж юу юм бэ? Юунд ашигладаг юм бэ? Хэнд хэрэгтэй юм бэ гэдэг талаар нэг жоохон яриад байгаа юм. За энэ миний гарт байгаа бол Varna гэх брендийн мультитул байна. Энэ мультитул гэдэг нь ерөөсөө нэг тийм олон жижиг хэрэгслүүдийг л нэг багц болгоод ингээд нэг жижигхэн багж болгоод ингээд хэрэгэлдэг ийм юмыг мультитул гэж олон үйлдэлт багж гэж нэрлэдэг байгаа. За энэ олон үйлдэл багц нь бол сүүлийн үед дэлхийд даяар нэлээд их тийм түгээд дэлгэрээд байгаа EDC соёл буюу EDC амьдралын юм аяг гэх юм уу да. За тэрний хамгийн гол чухал багцнуудын нэг байдаг. EDC гэдэг нь everyday carry гэдэг үгний товчлол юм билээ. Everyday carry гэдэг нь бол өдөр тутам биедээ авч яваад хэрэг болсон үедээ шууд гаргаж ирэл хэрэгэлдэг тийм жижиг маш хэрэгцээтэй багажнуудыг бол EDC багажнууд гэж нэрлэдэг байна. Манай охин бас сүүлийн үед бас нэлээд бас EDC carry-гийн тухай ярьдаг ингээ болсон байлээ. За энэ Varna брендийн мультитул нь болохоор Америкийн зах зээл дээр бусад орнуудын зах зээл дээр Dakoe гэдэг нэрээр ингээ зарагддаг ийм мультитул байгаа. За мультитул гэхлээр ер нь бол дөрвөн хэлсэн за нэг жижиг сажиг засварын ажил гарлаа гэхэд за бах ойрхон байдаггүй тий аптек ойрхон байдаггүй худаг ойрхон байдаггүй аял зугаалга моголго явж байгаа үед тийм ээ ангөрөнд явж байгаа үед загасчлалд явж байгаа үед тийм заавал аялж биш л дээ гэр ахын засварын жижиг сажиг юм хийх үед бүх хэрэгслийг бараг нэг дор ингээд багтаацсан байна л гэсэн үг байх нь. За ийм багажийг бол мультитул буюу олон үйл багаж гэж нэрлэдэг байх нь. Ер нь бол энэ мультитулных нь түүхийг жижигхэн ярих юм бол 1975 онд билүү Team Leaderman гэдэг нөхөр Европын орнуудаар машинтайгаа явж байгаад тэгээ машинд жижиг сажиг тийм асуудал гараад эвдэр нэмэгдэл гараад ирсэн юм. Тэгээ тэр үед л олон багажнуудыг тэгээ бүгдийг нэгтгэх чинь ганц багаж байж болдгүй багтаа гэдэг санаа төрөөд тэгээд Америкт ирээд найзтайгаа нийлээд Leaderman брендийг үүсгэсэн байдаг. Leaderman-ы мультитул бол ерөөсөө мультитул дундаа лидер нь л гэсэн үг л дээ. За тийм түүхтэй байх нь. Тэгээ тэрнээс хойш бол янз бүрийн компаниуд ингээд тэрийг дуурайгаад ингээд мультитулнууд ингээд хийсэн байна. За бүгдээрээ одоо тэгээд энд ямар ингээд багажнуудын дотор ингээд байж идэм бэ гэдэг. За мультитулын нэхтээ ингээд энэ хоёр өксөөс нь барьж хагаад хоёр дэш нь дэлгээд дэлгэнгүүт хамгийн дөрөв ингээд байх гарч байх. За энэ бахаар мэдээж бол бах бол биднэрт өдөө өрмээр явж мавж байхад бол маш их хэрэгцээтэй байдаг тийм ээ. Бах бол хамгийн хэрэгцээтэй багажнуудын нэг ингэ байж байдаг. За энэ бах нь ингээд эндээ бас юм тийм хаддаг юм шүд гэх юм уу да тийм ийм тасдагчтай. Янз бүрийн төмөр уц муц ингээд тасддаг. Энэ гемт болдоор хийдгийг хэсэх өндөр хатуулагтай бараг 70 малан хэдэн HRC гэдэг ийм хатуулагтай ийм шүд байна. Тэгээ энийг энэгээр нь ингээд волтоор нь тайлж аваад ингээд солиод иж болдго юм байлээ. Ингээд запас ингээд бас зарагддаг. Тэгээ ингээд төмөр уцснуудыг ингээд тастаад байх юм байна. За тэгээ буцаад хураахтаа ингээд их хүчнэ. За буцаад нээхдээ ингээд дэлгээл ингээд дэлгээд. За тэгээд эндээ ингээд хутгатай. За энэ хутга нь бол ингээд 440A гэдэг ийм гангаар хийгдсэн. Бас нэлээд гайгүй чанартай ганал гэсэн үг байх нь штэ. Энэ 440 гангуудаар 440-ийн дотроо 440A, 440B, 440C гэ байдаг юм байлээ. Тэгээ 440C гэдэг гангаар нь манай Монголд ахчууд бас нэлээд их тийм хутга хийдэг. Сайн хутга болдог. Ерөөсөө нөгөө зэвэрдэггүй ган. За ирэн бүгдээр үзэхгүй. Аян мэрхтэй байх нь. Тэгээд буцаад хутга ихэхтэй энэ дээр ингээд дөмөр дээрээ дарж ягаад тэгээд ингээд хутга ингээд их хүчнэ. За өөр янз бүрийн ингээд хэрэгслүүд байгаа. Энэ жишээлбэл хайч байна, энд хуурай байна. За энд тэгээд ийм хөрөө байна. Хөрөөнийхээ энэ урд үзүүр дээрээс нь ингээд татаад ингээд нээчдэг юм байна. Ингээд
хоёрыг нэм шүттэй. Бас нэлээ эртээ хөрөө байлээ. Би юм хөрөөдөж үтсэн тэгээд айгуу сан хөрөөддөг юм билий. Тэгээ буцаад яг бас энэ дээр ингээд дараад ингээд хаачдаг. За энд хөрөөнөөс гадна бас энд нэг юм хуурай байх. За энэ хуурай бас хэрэг одоо машинтай явж байгаа дээр л айгүй хэрэг болдог тийм ээ. Биднэрт машины жижиг сажиг өдрөл гарчаад ингээд юм төмөр хуураадах ингээд шаардлага ингээд лээ гарч ирдэг. Тэгээ хуурааныхаа ардал ийм юутай юм байл энэ ийм шугамтай сантиметртэй тэгээд инчтэй ийм шугамтай ингээд хэмжээд тэдний сантиметр гэдэг ингээд хэмжиж чинь гэсэн үг байна богинох юм. Бас ингээд хаахтаа буцаад ингээд хаачна. За энд хайч байна. Жижигхэн хайч нэг ингээд дэлгээд ингээд топгол ингээд түгжчихсэн. Тэгээ хайч нь ингээд энэ төмөр нь энэ дээрээс нь түлхэхэд ингээд хайчгаа ингээд хайчлахад ингээд хялбархан ингээд болгоно гэсэн үг байна. За тэгээ өвхтэй буцаад ингээд л өвч. За бусад жижиг хэрэгслүүдийг гаргаж ирэхдээ ингээд юугаа дэлгэнгүүд энэ дотор нь ингээд байж. Энд жишээлх юм бол энд ийм юута нэмэх аптерк ингээд байх. Гэр ахын жижиг сажиг засвар масвар юмнуудыг ингээд энэ өнгөөрөө бас ингээд эргүүлээд ингээд хийгээд байх ингээд боломжтой гэсэн үг байна шүү. За энэ нэмэх аптерк гэснээс энд бас нэг тийм юу байдаг юм байна. Жижиг аптеркнууд одоо запас гэх юм уу, толгой гэх юм уу, ийм дагалдах хэрэгсэл ингээд ирсэн байдаг юм. Энэ шилжүүлэгч нэг юм ингээд хийж яагаад тэгээд жижигхэн аптеркнуудаа энд нь хийж яагаад ингээд хэрэглэнэ. Жижигхэн 6 талтай ингээд тийм шүрүүп молтыг эргүүлэхэд ингээд юу олддгоо. Аптерк олддгоо. Тэгэхээр энд бол байгаа аахгүй. Тэгээд ингээл утга цэвэрлэх гэдэг нэг задлах үед бол ингээд яг таардаг. Ийм жижигхэн 6 талтай ийм аптерк байх. За аптерк юм байна. За тэгээ энэ яриад байгаа энэ мультитул маань Varna брэндийн энэ олон үйлдэл багаж маань вебсайтн дээр маань байгаа. Маш боломжийн үнээр зарагдаж байгаа. Нэлээд чанартай ийм мультитул байгаа. Би өөрөө маш олон мультитулыг судалж ээж дундаас нь шилж сонгож авсан ийм мультитул байгаа. Та бүхэн сонирхол юунд вебсайт руу маань ороод үзээрэй. За ер нь бол түрүү хэлсэн дээр лидермен бол энэ мультитулнуудын лидерээ гэдэг. За тэгтэл лидермен маань үнэхээр сайн авмаар байдаг. Тэгтэл маа өндөр үнэтэй болчиход байдаг. Жишээлх юм бол одоо хамгийн бага загвар нь монголчин 300 хэдэн мянга, хамгийн бага үнэтэй загвар монголчин 300 хэдэн мянга байлуу да. Тэгэл 400, 500, 600 хэдэн мянгад ингэ явцдаг. За тэгвэл тэр өндөр үнэтэй мультитулыг авах боломж жоохон таарахын байгаад их юм бол даавд энийг сонирхоод үзээрэй. Энэ чанарын хувьд бол нэг асуудал байхгүй. Гэхдээ лидермений хамгийн бага үнэтэй мультитулнаас 3 дахин бага үнэтэй байгаа. За тийм байна. За бусад өөр жижиг хэрэгслүүд нэглэр бас нөгөө талдаа бас ингэ юм байна. Энэ дотор юу байна вэ гэхээр энд нэг тийм оюутны тийм утас тасддаг бол та бас нэг жижигхэн хэрэгсэл ингээд байна. Бодвол ингэж хийж аваад ч юм уу ингээд энийг тэгээд буцааж яаж хураад юм бэлэр энд нэг юм түгж байгаа. Түгжэн дээр ингээд дараал тэгээд ингээд хураач. За өөр энэ дотор юу вэ гэхээр энд юм шүүг байна. Энд тэгээд нэг талдаа юм эртээ эндээ ингээ эртээ айгуу хурц юм байлээ. Тэгээд янз бүр юм ингээ шүүгдэд бас нэлээд хэцээтэй ингээд. Тэгээ буцаад эвхтэй хураахтаа бас энэ түгжэн дээр дараал тэгэл ингээд хураач.
За өөр юу вэ гэхээр энэ одоо лаз онгойлох шиг байна. Лаазсан бүтээгдэхүүн бас зарим үе сууд ингээд татаад онгоочдгоо тийм лаазсан бүтээгдэхүүн бай. За мультитул гэж ийм хөөрхөн багж байдаг юм байна. Ингээд зөндөө олон хэрэгслүүдийг нэг дор ингээд багтаацсан ингээд овор хэмжээний хувьд бол аваад явахд бол зай ажиллахгүй, жин дарахгүй ийм хөөрхөн ингээд багж байдаг байна. За мэдээж бол тэр тухайн ажилд зориулсан том багажнуудыг бол 100% ингээд орлохгүй. Гэхдээ тийм багажгүй үед бол яаж игээд бас юмаа засаад асуудлаа шийдээд явах боломжтой ийм багж байдаг байх нь. За тэгээд зарим хүмүүс ингээд яатсан байдаг юм байл. Ингээ мультитул ингээ худалдаад авцсан, сонирхоод ингээ худалдаад авцсан. Тэгэнгүүтээ яг юм хийж үзэнгүүтээ шин шал хогийн юм байлээ. Шал дими юм байлээ. Эдгээр гээд нэг тиймэрхүү ярианууд усууд бас яриад байсан. Тэр энэ юутай холбоотой гэхэлэр хамгийн гол нь сонголт хийхдээ зөв сонголт хийх хэрэгтэй. Ямар брэнд юм бэ те? Хүмүүс өөр нь хэрэгэлдэг юм бэ гэдгийг нь сайн харж үзэх хэрэгтэй. Жишээлбэл одоо надад ийм дахиад нэг ийм мультитул буюу юу олон үйлдэл багж байна. Ингээд гаднаас харах юм бол энэ хоёр адилхан ялгаа авахгүй ингээд олон хэрэгслүүдтэй мультитулнууд байгаа юм. Тэгээ юугаараа ялгаатай юм бэ гэхээр энэ нэгдүгürt түрүүн ярьсан ингээд одоо Америк ч гэдэг юм уу одоо энэ олон улсын зах зээл дээр Docuway гэдэг нэрээр ингээд зарагддаг гэсэн. Тэр юу гэсэн үг юм бэ гэхээр экспортын чанарын шаардлагыг хангасан гэсэн үг байх нь. Тийм сертификаттай гэсэн үг байна шүү дээ. За нэгдүгürt нь. За хоёрдугаар гаднаас ингээ харах байдлыг харах юм бол жишээлбэл энэ хавчаарн дээр ингээ варна гэдэг ийм бичгэн ингээ дардсан ингээ байж байгаа. Дардсан зүгээр юугаар лазераар бичсэн биш бүр ингээ дардсан ингээ байж. За өөр бас чанар манарын шалгах юм бол хамгийн наад зах нь жишээлбэл ингээд хөдөлгөөд үзнэ. Тэгвэл энэ бол варнаг энэ бол ямар ч хөдөлгөөн байхгүй. За тэгсэн чинь энэ яасан бэ гэхээр энэ дээр гадна тал дээр нь ямар ч тийм брендийн нэр лого ядаж лазердаач юуч байхгүй юм байхад байна. За тэгээд энийг ингээд хөдөлгөөд үзэхлээр хоёр дэш нь солиулаад хөдөлгөөд үзэхлээр ийм хөдөлгөөнтэй. Өөрөөр хэлбэл чанар муу хийгдсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгээд төмөр нь хятадын тэгээд яг брэнд юм биш мэдээж хятадын брэндийн бараанууд бол маш чанартай ийм бараанууд байдаг. Тэр олж авал эднээс нь олж авал тэгээд маш сайн. Тэгээ энэ хятадын брэндийн бус зүгээр янз бүрийн тийм улдааны сайтууд дээр зарагдж байдаг янз бүрийн лангуу янз бүрийн зарагдж байдаг ингээ нэр мэрчгүй ийм утгнууд ийм мультитулнууд яадаг вэ гэхээр энэ төмөрлөлөхэд чинь утганых нь төмөрлөх чинь 0.3 0.2% карбонтой ийм хамгийн хямд хамгийн зөөлхөн төмрөөр авч ийдсэн мэт. Тэгэхээр хүмүүс ингээ аваад хэрэглэхлээр нөгөөд нэг шаардлага нь хангадууд ороо ирмэр нь мохчоод ингээ байж идэг. За тэгэхээр юу н худалдаа авалт хийхдээ сайн шалгаад чанар нь юу юм ямар брендийн хийн гэдгийг сайн харж агаад тэгээд найдвартай газараас худалдаж авал өөрсдийнх нь мөнгө төгрөгөнд бол бас тийм хэмнэлттэй байх л гэж бодож байна. За энэ олон үйлдэл багаж буй мультитул ихтэй хүнд хамгийн гоё таалагдах хамгийн дуртай байх бэлгэнүүдийн нэг байна. Тэр бол ерөөсө асуудалгүй хүмүүс эрэгтэйчүүд ялангуяа их дуртай байна. Ягаад гэвэл эрэгтэй бид нар чинь нэг ер нь л ихэнх эрэгтэйчүүд янз бүрийн багаж ийм юм угаасаа хүүхэд байгаасаа баг байхаас л дуртай байдаг шүү дээ. Тоглож байгаа тоглоом маань хүртэл тийм янз бүрийн бууз эвсэг тийм ээ багаж хэрэгсэл машин гэл техник талдаа тийм байж байдаг. Тэгээ тэр маань тэгээ насан туршдаа ингээд хадгалагдаад ингээд яваад байдаг тийм ээ. Тийм учраас эрэгтэй хүнд өгөх хамгийн гоё тийм бэлгэнүүдийн нэг. За дангаар нь ингээд өгж бол. За дангаараа манай вебсайт дээр ингээд зарагдчих. За тэгээ бүр ингээд багцуулгаад өгвөл бүр гоё. Тэгэхээр одоо мультитул гэдэг ингээд байж байна. Petrified Fish брендийн хотод байж байна. Энэ Woburn гэдэг брендийн EDC гарч ийдэн байна. Ингээд юу яавал аавда, ахта, найздаа, нөхөртөө, найз залуудаа, ажлынхаа хамт олондоо гэж юм ингээд өгвөл хамгийн гоё бэлэг гэж эрэгтэйчүүдэд хамгийн гоё таалагдах, хамгийн баярлах юм бэлгэнүүд нэг байж байна гэдэг бол тэр эргэлзэх явдал бол дээ угаасаа бид нар чинь ийм юмрхонд хамгийн их дуртай байдаг юм чинь. Тэгээ энэ дээр бас юу нэмж болох вэ гэхээр энэ нэг
Медиси цүнх байна. Цүнхэн дотроо ингээд гоё бид нэрийг бүгдийг ингээд хийгээд ингээд генет нийлчих юм бол ингээд ямар ч үед жижиг зажиг асуудал байтугай олон асуудлыг бол шийдэх боломжтой болчихж байгаа гэсэн үг. За тэгэл энийг ингээд зан дээр бас болоогүй. Тэгээд ийм гоё бүр бэлгийн хайрцагт хийгээд өгөх юм бол ингээд гоё бэлгийн хайрцагт ингээд хийгээд бол бүр л үндсэнтэй гоё ингээд бэлэг болно гэсэн үг байх нь. За энэ бэлгэний талаар бол дараа нь дэлгэрэнгүй ингээд бичлэг хийж тавина. Тэр бичлэгийг бүгдээ энэ бэлгэний талаар дээр бас хараарай. Вебсайт руу маань орж хараа. Энэ бэлэг бас вебсайтн дээр байгаа. За тэгэд олон үйл багц зүй мультидүүл танилцуулсан бичлэг маань энэ түрээд өндөрлж байна. YouTube сувганд маань subscribe дараарай, лайк дараарай. Вебсайт маань сайтаар маань зочлоорой. За баярлалаа. Баяртай.